Та бүхний орой амгалан айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. За энэ орой би студидтэй Монгол Улсын ерөнхий прокурор, за төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх ноён Дорилгожовыг урьсан байна. Зочинтойгоо ярилцахаас өмнө та бүхэндээ мэдээллийг танилцуулъя. За өнөөдөр гэр бүлийн үндсэн нэртэй үндэсний зөвлөгөөн болсон байгаа. Энэ зөвлөгөөний үеэр гэр бүлийн тухай хуулийг шинжлэх шаардлагатай хэмээн за боловсруулаад байгаа төслөө олон нийтэд танилцуулсан юм. За 13 жилийн өмнө баталсан гэр бүлийн тухай хуулийн нийтдээ 30% нь өөрсдөө шинжлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үздсэн байна. Зарим мэдээлэлээс та бүхэнд дуулгая. Баталсан 1990 оноос хойш хамтран амьдрах ижил хүстэнгээд гэр бүлд олон шин ойлголт гарсан учраас энэ бүгдийг зохицуулахаар хуулийн төсөлд оруулсан гэж байна. Хамгийн ихэнд гэр бүлдэх хариуцлагыг чангатгахаар тусагчээ. 15 жил олон жил ажилласан ханилсан эхнэр нөхрүүд үр хүүхэдтэй сайхан амьдарч байна. Гэтэл за та аль бичнэ гэр бүл үгүй баталгаагүй. Амьдрал ирсэн гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр энэнийг бол баталгаажуулж өгөх ийм чухал асуудал гарч. Энээс үндэслээд гэр бүлийн гэрээний олон хэлрүүд гарч ирж байгаа юм л да. Хариуцлагыг хандсан, хүүхдийг өнчрүүлсэн, эхнэр нөхрийг одоо гэр бүлийг салсан, дахин гэрэлсэн ийм янз бүрийн асуудлууд гарч байна. Тэгэхээр энэ чинь хариуцлагагүй госл болж байгаа байхгүй юу? Тэр хариуцлагатай байхад юу гэхээр ханаа сонгохоос л их хэрэгтэй. Гэр бүл судлаачдын зүгээс практикт тулгуурлан зарим саналыг оруулахар хүргүүлсэн байна. Тухайлбал өнөөгийн нийгэмд гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх тодорхой зөвлөгөө өгөх агентлаг газар байдаггүй. Иймээс энэ чиглэлийн газрыг бий болгох хүсэлт тавьсан байна. Түүнчлэн гэр бүлээс гадуур асуудал үүссэн гишүүнд хуулийн хариуцлага тооцох тухайч тусгажээ. Гэр бүлийн ёс зүйн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүрээнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгдэг байя гэж. Тухайлбал гэрэлтээс гадуур тодорхой хэмжээгээр бэлгийн харилцаанд орсон, нууц амрагтай болсон, тухайн гэр бүлийн доктортой байдлыг үүмүүлсэн ийм гэр бүлийн гишүүнд хариуцлага тооцдог ийм нийгмийн тогтолцоо бол өнөөдөр манад байхгүй, хууль эрх зүйн орчин байхгүй байгаа. Тэгэхээр энэ хоёр саналыг бол хүргүүлсэн байгаа. Харин хуулийн тусгаж байгаа өөр нэг асуудал гадаадын иргэнтэй гэр бүл болох тухай зохицуулалт. Өнөөгийн байдлаар Монголын 6 мянга гаруй хүүхэд харин бирүүлж тэр хэмжээний хүүхэд өсөж төрнөж байгааг нь Солонгос улсад л гэхэд 2000 орчим бүсгүй бэр орсон байна. Тиймээс тухайн улсын холбогдох газартай гэрээ оголж ажиллах гэх мэт зохицуулалт хийгдэх нэ. Ирээдүйн аль улсын харьяат байх уу, тэр хүүхдийн эрхийн асуудлыг аль тал нь хариуцах уу гэд маш олон эрх зүйн зохицуулалт шаардлагатай асуудлууд шинээр үүсч бий болж байгаа. Тэгэхээр энэ дээр бид цаашдаа тухайн улс оронтой хамтарч ажиллах, тухайн улс орны эрх хүхийн төрийн байгууллагуудтай цаашдаа хамтран ажиллах гэрээ байгуулах, энэ гэрээг ямар эргэцэн үндсэн дээр байгуулах вэ гэдэг дээр бас анхаарах юм асуудал гарч эхэлж байна л да. Тэгэхээр дагаж мөрдөж байгаа гэр бүлийн тухай хуулийг инхүү шинжилснээр өмнө нь орхигдуулсан олон зохицуултыг оруулж байна. Хуулийг боловсруулж дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Ингээд ярилцлага эхлэе. Миний өнөөдрийн урилгыг Монгол Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Дорилгожов хүлээн авсан. Ингээд урилгыг хүлээн авч хүрэлцсэн танд баярлалаа. Тэгэхээр саяас үзэгчдээс мэдээлэл хүргэлээ л дээ гэр бүлийн тухай хуулийг шинжлэх гэж байна гэж. Тэр магадгүй Монгол Улсын эрх зүйн орчин бүхэлдээ шинжлэгдэж байна. Яг энэ цаг мөчид прокурорын байгууллагын эрх зүйн шинжилгээ ямар хэмжээнд явагдаж байна? Өнөөдөр бол эрх зүйн шинжилгээний ажил бол шүүхийн хүрээнд өгж байгаа. Шүүхийн байгууллагуудыг шинээр байгуулах, шүүхт хэрэгхэн шийдвэрлэх ажиллагааг хэлбэршүүлэх, тодорхой болгох. Шүүгчдийн бүтц оронтой шүүхийн захиргааг байгуулах гэх мэтийн дөнгөж эхлэх шатанда байгаа. Ингээд цаашаа гүнзгийрсэн шилэх юм бол өөрчлөлт шинжилт яагаач вэ? Шилэх юм бол мордох адууны хууль гэдэг хууль явж байна. Хуучин бидний ярьж санснаар эрүүгийн байцаан шийдэх хууль буюу энэ хуулийг барьж прокурор барьж ажиллана, өмгөөлөгч барьж ажиллана, шүүгч барьж ажилладаг. Тэгэхээр энэ их том хууль. Гэх мэтийн энэ үндсэн гол хуулиуд маань дөнгөж гэмтрийн тухай хууль гэдээ бас явж байгаа. Эрүүгийн хууль, хуучин бидний ойлголтоор энэ хуулиуд бүгдээрээ энэ 3-4 хууль гарч ээж шилэх юм бол Монголд явж байгаа эрх зүйн шинжилгээний бодит үрдэн хүмүүст мэдрэгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хууль барьж ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарч ив? Харьцаанд нь яаж өөрчлөлт гарч ив? Цаг хугацаанд нь яаж өөрчлөлт гарч ив? Ялын бодлогонд нь яаж өөрчлөлт гарч ив, тийм ээ? Гэх мэтээр прокурорны яаж өөрчлөгч вэ? Мөрдөн байцаагч нь яаж өөрчлөгч вэ? Өмгөөлөгч нь ямар байна вэ? Шүүх яаж өөрчлөгч вэ гэдэг бол энэ сая миний хэлдэг 3-4 хууль гарсны дараа хүмүүст мэдрэгдэнэ. Бол тийм
сая энэ хэдий бол үндсэн агуулгын өөрчлөлт болох юм. За. Одоо тэр хүртэл одоо урд нь хийсэн дээр 3 4 хууль өөрчилж гарлаа шүү дээ шүүх. Энэ бол одоо нэг өсөндөө хэлбэр тал одоо барьсан одоо өөрчлөлтүүд. Энэ бол жирийн хүмүүстэр болгон өөрчлөлт шинжилтийн үр дүн нэг харагдахгүй. Яг одоо хуульчдын барьж ажилладаг энэ үндсэн гол хуулиуд ялын бодлогоос эрүүгийн хууль энэ бүх одоо хуулиуд өөрчлөгдсөний үндсэн дээр одоо нийгэмд бол их бодиттой мэдрэгдэж эхэлнэ. Одоо бид нар эрүүгийн хуулийн одоо төсөл төр бүрэн суугаад анхны төсөл гарцсан. За байцаан шийдэх хуулийн хувьд бол одоо боловсруулалт шатандаа явж байгаа. Тий. За морд колоны хууль бол усруулагдсан гэсэн. Гэх мэтээр одоо гол хуулиуд одоо л эхлэндэ. Хуулийг өөрчлөх нэг өөр тийм ээ. За тухайн салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдыг одоо нийгэмдэх сэтгэл зүй гэдэг юм уу тийм ээ. Хүнийг өөрчлөх нэг өөр асуудал. Энэ тал дээр та ер нь энэ байгууллага толгойлж байгаа үнэд юм уу гэж. Ер нь прокурорын байгууллагууд одоо сүүлийн миний 2 жилд хийжсэн юм уу хийх гэж оролцсон ажил бол энэ. Хууль гарахгүйгээр бид ажилдаа яаж яхах хэвшил гаргах вэ гэдэг асуудал бол хувь хүний одоо арга барилыг сайжруулах, мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйтэй байх, хариуцлагатай байх. Энэ хэдэн шаардлагыг бол нэлээд өндөржүүлсэн ерөнхий прокурорын тушаал шаардлага гаргаж үе шалгаж шаардаж одоо ажиллаж байгаа. Тэ. Одоо манайхан чи харьцангуй одоо юу хийж байгаа хүмүүст олон нийтэд нэг ярьж өгөөд байдгүй байгуулга. Дотроо бол бид одоо чамгүй л их үзэж байгаа. Зарим шаардлага даахгүй одоо халах болоод ирэхдээ зэрэг би ерөөсөө одоо хүслээ саналаараа халагдъё гэдэг ингээ гарч байгаа хүмүүс зөндөө байна. Ажил тэнцэхгүй бол халагдж байгаа хүмүүс байна. Зарим нь бол сайжраад ажил оо болж байгаа юм байж байна. За зарим газар бол шаардлага ихслээ болохоо байлаа. Тэгээ зарим эмэгтэйчүүд одоо дихрээд авах нь ихсэж байна шээ. Тэ. За ер нь бол цаг хэцүү болж ах шиг байна. Жаахан амсгийгээд хүүхдээ гаргаад авъя гэж байгаа гэдэг. Тэг өөртөө юм явж байгаа. Сайн тал юм уу? Тэгээд энэ бол ямар ч гэсэн бид нар бол ингээд тодорхой хэмжээгээр шаардлага тавиад ажиллагаа эхэлсэн. Хүмүүс энд нэг хэсгэнд дадаж дасаад ажиллаа эхэлж байгаа. Зарим нь аргаа болохгүй халагдж байна. Зарим нь тийм байдлаар хүртэл аргацаах шатандаа явж шүү дээ, тийм. Гэх мэтээр бол бид одоо хууль өөрчлөхгүйгээр хийж болох өөрчлөлтүүдийн талаар нэлээд алхам хийж байгаа. Ер нь бол хамгийн хүнд өөрчлөлт бол энэ байх болно. Одоо олон жил тогтчихсон энэ одоо аргыг өөрчлөх, хүмүүсийг шинэ арга ажиллагаатай, шинэ школтой болгох, шинэ одоо за яг ёс зүйгээд шинэ шаардлагуудыг тавьдаг, тэрний хүрээнд ажиллаж амьдардаг болгох гэдэг бол одоо хичнээн сайхан хууль гараад тэр хүмүүсээ өөрчлөхгүй бол хэцүү шүү дээ. Тийм учраас бид угтаж энэ одоо өөрчлөлт бэлтгэх энэ ажлыг л хийгээд байгаа ухаантай. Одоо бид нар прокурорын давтан сургалтын төв гэж одоо нэгж байгуулсан одоо байшин савн засагтаа дуусч энэ намраас эхэлнэ. Энэ бол ерөөсөө прокуроруудыг бол ерөөсөө 7 хоног тутамд ерөөсөө бүх шатны прокуроруудыг байнгын сургалтанд хамруулах ийм системийг бий болгож иж бид нэр хүмүүсээ өөрчлөх юм байна. Тэгэхгүй одоо нэг хууль гарсан замаа энэ хуулийг бариа сайн ажиллана шүү гэдэг ингээд тавьчих юм бол тэртээ дөрвөө нэг бол хуучин ажиллаа сурцсан арга ажиллагаагаараа нөгөө л арга барилаараа ингээд ерөөсөө өөрчлөлтийн үр дүн харагдахгүй юм л юм болно. Нэг бол нэг баахан хүмүүс хэрэгт орно эсвэл нэг хэсгийн ажлаас нь халах юм болно. Тийм учраас ерөөсөө сургалтыг бол тасралтгүй байнга болгох, сургалтыг чанаржуулах, хэлбэртэхгүй байх. Ийм л ажил одоо прокурорын байгууллага төр хэмжээнд. Үнэхээр одоо хууль нь алгаж гэдэг юм уу тийм альва нэг зүйлийг хараад суух биш. Хүнийг өөрчлөн шинжлэх гэдэг бол маш том асуудал байх л да. Яг энэ хүн шинжлэх өөрчлөх асуудал дээр ер нь ямар асуудал илүүтэй тулгараад байх шиг байна. Юу нь засагдахгүй вэ? Одоо шилжих юм бол хуулийн байгууллага ажилтнууд мөрдөн байцаагч гэхэд одоо ингээд хүнийг зөвхөн өрөөндөө дуудаж байцаадаг эсвэл хорчдөг. Ингээ гадуур дотор яваад нотлох баримт олоод ингээ хэргийг илрүүлдэг нэг хянуудаар гардаг нэг мундаг байцаагчд байдаг шүү дээ. Кино шиг үү? Тий, тийм шиг алга гэдэг ингээд хүмүүс одоо шүүмжилдэг. Үнэхээр бол шүүмжлэх ёстой. Мөрдөн байцаагч бол өрөөндөө хүнийг дуудаж байцааснаар одоо хэргийг илрүүлнэ гэж бол байж таарахгүй. Тэгэхээр энэ бол манад хөвшмөл арга барил. Тэрэн дээр хяналт тавьж байгаа прокурорч гэсэн нүд тасцсан. Ийм л байх ёстой гэдээ ойлгоцсон. Тэгэхээр зэрэг энэ бүх одоо аргыг хэрэг илрүүлэхийн тулд одоо ухаан зарах, толгоогоо ажилуулах. Тэгвэл бас хажуудаа хууль зөрчихгүй байхаас эхлээд өчнөө юм байна да. Тэгэхээр ийм одоо шинэ школ гэж яриад байдаг шинэ арга ажиллагаатай болж төлөвшгийг л хэлж байгаа хэрэг л дээ. Тэгэхээр энэ бол ганц 2 жилийн дотор болдог ажил биш л дээ. Бүхэл бүтэн үеэр яригдана. Тэгэхээр тэрний нааталд зөв школ үүсгэхэд бол одоо байгаагаа сайн шахаж шаардах.
шаардаад бас сайн юм гарахгүй. Тийм учраас нөгөө сургалт гэдэг миний яриад байгаа юм байна л дээ. Таныг одоо ажил аваад авахтаа зэрэгцээд л дөрөлж юу одоо прокурорын байгууллагыг одоо хүчрхжүүлнэ гэдэг нэрийн дор тийм ээ одоо их орон тоо нэмэх гэж байна тийм ээ бараг л айрамжуулах гэж гэсэн шүүмжлүүд явж ирсэн л да. За би сонсоогүй юм байна. Тэгээ яг шүүмжилжил байдаг болохоор тэгсэн байлгүй. Тэгэхээр ер нь бол яг одоо прокурорын байгууллагууд бол захын зүгээр прокуророос асуухад бол ялангуяа Улаанбаатар хотод бол ачаал дэнд өгөх. Бүх одоо хуулийн чи хугацаатай. Тийм хугацааны дотор шалгах ёстой. Тийм хугацааны дотор ийм ажиллагаа явуулах ёстой гэдээ байцаан шийдвэрлэлээр бүгд заачихсан. Тэр хугацаанд амжихгүй бол хууль зөрчсөн бол хэрэгээ унших ёстой. Ялын дүгнэлт бичнэ. Мордон байцаагч даалгавар бичнэ ч гэдэг юм уу. Энэ бүх ажиллагааг одоо хийхийн тулд ерөөсөө ямар цаг наргүй шөнө 10 цаг хүртэл ажиллах бол энэ өхөнд. За тэгээд тэр хэрэг хавцс хэрэгэн чинь гэрээ ажил дээрээс авч явж болохгүй. Зарим нь хэрэгээ барахгүй, уншиж дийлэхгүй, гэртээ аваач унших гэж хэрэг алга болгоно, хэрэгт орно гэх мэт. Ер нь ачаал бол өндөх зав байхгүй. За тэгээд прокурорын ажил муу байна гэж яриад байдаг. Үнэхээр тийм өндөр одоо тавьж байгаа шаардлагын төвшөнд ажиллах ямар ч одоо боломжгүй. Мөрдөн байцаагчийн тоо нэмэгдээд байдаг, хэргийн тоо нэмэгдээд байдаг, прокурорын тоо нэмэгддэг. Тэгэхээр прокурор нэгэн зэрэг 30-аад хэрэг дээр хяналт тавина гэдэг бол ерөөсөө тэр амьдралд байж болохгүй асуудал. Өнөөдөр манайхны ачаал ийм л байна. Тэгэхээр зарим нэг орон тоо нэмэх оролдлого хийсэн, цөөн орон тоо нэмж өгсөн. Тэгэхээр зүгээр тэрийгээр бид асуудал шийдэхгүй. Тийм учраас бид ачааллаа багасгахын тулд прокурорын туслах ажилтнууд гэж хуульчид ажилдаг нэг тийм оронтой байдаг. Тэр хуучин ажиллаж байсан улсууд бол прокурорын байгууллагын нэг зараалын хэмжээнд л зарлагын хэмжээнд ажилладаг байсан улсуудын одоо өөр функцийг бид өөрчилсөн. Тэд нар бол яг мөрдөнгийн одоо хяналт тавьж байгаа прокурор болгонд нэг тийм туслах ажилтан байхаар бид нар зорилт тавьсан. Одоо бол 2 хүний дунд 3 хүний дунд нэг байна. Тэр үгтэй зэрэг прокурор зөвхөн хэрэгээ уншина. Шийдвэрээ гаргаад туслахаа дуудаад за энэ дээр ийм агуулгаар даалгавар бичнэ шүү. Эсвэл ийм агуулгаар эсэргүүцэл бичнэ шүү. Ингээ шүү гэдгийг хэлээд өгнө. Нөгөө нөхөр авчиж тэр туслах нөгөө хэргийг уншаад тэгээд өөрөө бичиж авчираад хянуулаад гар усруулаа явуул. Одоо манай прокуроруудын ажлын ихэнх нь өөрөө тэрийг уншаад үзээд хараад өөрөө нөгөө компьютер дээр бичих гэж ингээд хэдэн 10 цагаар ингээд явдаг. Ерөөсөө ажлын ачаал бол дэндүү өх. Прокурорын байгууллагын ажлыг бол хуулийн байгууллагын ажлыг бол хүмүүс сайн ойлгохгүй байгаа юм. Ямар их ачаалтай ажилладаг. Тэгэж манай байгууллагын одоо жишээлх юм бол 60 гаруй хувь эмэгтэйчүүд. Тэн дотор өрх толгоос эмэгтэйчүүд бас нэлээд олон. Тэгэхээр энэ хүмүүс өдөр шөнөгүй цаг наргүй ингэж байж байгаа улсуудыг бол амжилт гаргана гэж гаргасангүй гэж зөвлөх хэцүү. Тийм учраас ажлын ачааллыг багасгах, бууруулах талаар ажил хийж байгаа. Нэг талаас орон тоо нэмэгдүүлэх, нөгөө талаас тэр туслах ажилтнуудын оройлыг одоо өөр функцийг өөрчилснээр бол ажлын ачаал ихэхэн одоо өнгөсөж байгаа. Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч бид нэр бас прокурорын байгууллагын үйл ажиллагаа бүхэлд нь одоо бүх үйл ажиллагааг бид програмчилж оруулсан. Монголын төрийн байгууллагууд дотор бүх үйл ажиллагаагаа ингэж програмчилж оруулсан байгууллага байдгүй. Энэ бол прокурорын байгууллага л гэсэн. Ерөөсө манай тушаал, шийдвэр, захирамж бидний барьж ажилладаг хууль, журам бүгд програмчлагдаад орсон. Одоо ер нь бол прокурорын системд одоо төлөвшөөд энэ програмыг хэрэгжүүлээд энэ бол бидний ажлын ачааллыг маш их хөнгөрүүлж байгаа, цаг хугацаа хямдруулж байгаа, хүмүүсийн одоо юутай ажил сурч байгаа. Гэх мэтээр ажлын одоо хариуцлага тодорхой болж иж байгаа гэх мэтээр яг бид нар хийж байгаа ажил нэлээд байна да. Таач сая ярианд дурлаа тийм ээ одоо хүч хөрөлцөө муу байна гэж зур магадгүй бас альвтайхийн одоо холбогддог байг шүүх прокурор тийм хууль хяналтынхаа холбогддог л доо зур альвтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинжилнэ гэж байгаа энэ цаг мөчид танайхан өөрсдөө дотроосоо түрүүний нэг хүнээ шинжилнэ гэдэгтэй адилхан яг альвтай ер нь яаж тэмцэх ёстой гэсэн одоо үзэл баримтлалыг бий болгож чадчих. Ер нь прокурорын байгууллагууд 16 онд хүртэл одоо прокурорын байгууллагын үйл ажиллагааг шинжлэх хөтөлбөр гэж батлагдсан бий. Энэ хөтөлбөрийнхаа хүрээнд бид өөрснийхөө байр байшин, орон сууц, мэдлэг, боловсрол, чадвар, ажлын ачааллаа багасгах, хууль тогтоомжоо боловсронгуй болгохаас эхлээд ирээсээ бүхэл юмыг хамарсан ийм програм биднэрт байгаа. Их сайн явж байгаа. Нэлээд сайн явж байгаа. За авилгалтай тэмцэх асуудлын тухайд бол яг энэ бол төрийн бодлого байдаг. Тэгээ төрийн бодлого байдаг. Бидний хувьд бол яг батлагдсан хуулийг сайн хэрэгжүүлэх тухай л одоо асуудал. Түүнээс авилгатай тэмцэх яаж тэмцэх вэ гэдэг бол миний боддог асуудал биш. Хуулиар ингээ хий гэсэн юмыг бид хийж явах хэрэгтэй.
Хадвар ярианд орсон шүү дээ. Хуулийг хэрэгжүүлээс гадна тухайн хүнийг бас тэр тийм ээ Тий. бэлтгэх ёстой гэж. Саяын тэр сургалтын хүрээнд чинь одоо жишээлх юм бол тодорхой гэмтэргийг, алуун тушаалын гэмтэргийг шалгах, авилгын гэмтэргийг шалгах, эсвэл хүчингийн гэмтэргийг шалгах ч гэдэг юм уу. Тэрнийг илрүүлэх гээд ингээд тус тусд нь одоо арга ажиллагаа чинь бол өөрмөц. Зарим хүмүүс өөрийн өсөө өөрмөц одоо тийм хэрэг илрүүлдэг, хэрэг шалгадаг, мөрддөг технологитой байх шийд. Тий. Ер нь бол өнгөрсөн жилүүдэд бид прокурорын байгууллагаас хийсэн нэг том ажил бол мөрдөн байцаагчид эрүүгийн хуулийн бүх зүйл ангиар хэрэг шалгах аргачлсан одоо заавар гэж ингэж баталж хүргүүлсэн. Одоо мөрдөж эхлээд бараг жил болж. За энэ бол одоо барууны гадаадын улс орнуудад хэвшчихсэн. Мөрдөн байцаагч одоо хэрэг шалгахын тулд хэргийн газар дээр хэргийн газар үзлэг хийхин тулд яах ёстой тэр бүхнийг тодорхой хэрэг болгоноор наривчлаад заавар болгоод өгсөн. Сүүлд нь алдаа гарах юм бол мөрдөн байцаагч хүлээхгүй. Яг гэвэл энэ баталсан зааврын дагуу хуулийн дагуу би ажиллагаа явуулсан. Бүх юм хийсэн. Энэ нэг талаас мөрдөн байцаагчаас хамгаалдаг, нөгөө талаас мөрдөн байцаагчийн үйл ажиллагаанд хийдэл гаргахгүй хийх ёстой бүх юмыг заагаад өгсөн байж идэг. Энийгээ цаашаа боловсронгуй болгох ажлыг хийн. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ Монгол Улсын ерөнхий прокурор Дорлог Жовтой ярилцж байна. Ярилцлага хэдэн хормын дараа үргэлжлүүлье. Хамт олгогч та бүхэндээ баярлалаа. За Монгол Улсын ерөнхий прокурор, за төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Дорлог Жовтой ярилцж байна. Тэгэхээр нэг зүйл дээр олон том их одоо асуулт тавьдаг л да. Өөрөөр хэлэх юм бол тухайн эд хөрөнгөтэй холбоотой гэдэг юм уу ихээхэн хэмжээний мөнгө завшсан ялтны хохирлыг хэрхэн яаж барагдуулах вэ? Өөрөөр хэлбэл ялтны нуун дарагдуулсан эд хөрөнгийг илрүүлэх тухай одоо энэ ажил хийгдэхгүй байна гэсэн шүүмжил байдаг. Энэ тал дээр та тайлбар хэлэхгүй. Нуун дарагдуулсан хөрөнгийг илрүүлэхгүй байхаас гадна ерөөсөө өнөөдрийн манай хууль тогтоомжийн байдлаар одоо практикт юу өсөж нөхдөд зэрэг маш их том хохиролтой хэрэг үлддэг, шалгагддаг, шүүхээр шийтгэгддэг. Тэгээд хорих ялаа эдэлдэг. Тэгвэл шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол дотор тийм хэмжээний хохирлыг хүн барагдуулах ёстой гэж заасан байдаг. Тэгээд тэр хүн биеэрээ ялаа эдлээ гараад ирдэг хохирлыг арилгадаг. Арилгах юм байхгүй. Өөрөө нөгөө өөр дээр байгаа хөрөнгөө бүгдийг нааш цаашаа болгоцсон. Одоохондоо хадгаламж банкны 14 тэрбум төгрөг гэж одоо олон жил яригдсан. Тэнд одоо нэг хүн 7 жилийн ялаа эдлээ шүү дээ, тий. Тэгэл тэр хүн ялаа эдлэл гарч ирсэн. 50 мянган төгрөгийн хохирол төлсөн байгаа. Гэтэл тэр цаана 14 тэрбумаас хэдийгч төлөөгүй. Гэтэл тэрний цааталд энэ хүн болон энэ мөнгө бусад энэ хүн энэ хүний найз нөхөд хамаатан садан ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар энэ хөрөнгө мөнгө хаана очиод юу болоо шингэчихвэ гэдэг дээр эрен сурвалжилдаг. Тэрнийг олж илрүүлдэг. Ийм практик бол манад байхгүй. Та бараг адил. Тийм учраас одоо бидний одоо шинээр хийгээд байгаа боловсруулад байгаа хууль тогтоомж бид манай дээр болж байгаа зөвлөгөөнүүд яриа мэрэгжлийн зөвлөгөөн хүмүүсийн болж байгаа бол энэ бол үнэхээр хурц анхаарал татсан хэвээрээ байгаа. Яаж шийдэх вэ? Эрх зүйн ямар орчин бий болох вэ? Тэ. Энэ бол үнэхээр том асуудал болчиход байна. Одоо энэ асуудал ямар шатанд явж байна? Жишээ нь маш олон хүнийг одоо өөртөө холбогдож болгоод тийм ээ залилаа хийчихсэн нэг юм ихтэй ялаа хөдөлж гараад ирья гэдэг энийгээ сууж байгаа шээ. Тэр олон хүнийг хохироод хэдэн зуун саяар хөөцөн хэрэг. За магадгүй ер нь бол зүгээр онлын хувьд бол тэр хүний хөрөнгийг залилж аваад тэрний өрн таран хийгээд казино тоглоод ч юм уу авах юм байхгүй болсон байхыг өгөх газаргүй. Хэрвээ байгаа бол тэрнийг эрен суулжилж олдог тийм одоо эрх зүйн орчныг бий болгох одоо нэлээд тодорхой болгож бүрдүүлэх хэрэгтэй нэг талаас нөгөө талаас нийгэм өөрөө хариуцлагатай болох хэрэгтэй маа иргэд би ийм гэн цайлгаа амт намайг энэ хүн ингээд одоо залдчихлаа гэл ингээл бөөн гомдол тэгэл ерөөсө хуулийн байгууллагын мөнгөний минь олж өгөхгүй байна гэж гомдол яваад байдаг. Үнэхээр одоо олж чадахгүй ч юм байна олыгээд авах ч юм байхгүй чихээ ногтлохоос аргагүй гэдэг шиг юм байна. Ер нь бол нийгэм өөрөөтэй хариуцлагатай болно гэдгийн утга учир бол хүнд мөнгө өгөх гэж байгаа. Хүнд байраа одоо барьцаа тавьсан гэж яадаг. Энэ хүмүүс бол өөрснөө хариуцлагатай болох хэвээр. Өөрснөө бас хашир болох хэвээр. Тий. Тэг чинь бас тэр хүний өөрийнх нь хүлээх хариуцлага гэж байдаг. Тий. Тийм учраас нийгэм зөвхөн иргэдэд хандаж хэлэхэд хүмүүсийн тэр хохирлыг барагдуулах тал дээр бид ажилгүй явах ажиллана. Тэгвэл хувь хүн шийдвэрээ гаргаж өмч хөрөнгөө хүнд өгөхтэй, хүнд түрээслүүлэхтэй, хүнд барьцаа даатгал өгөхтэй өөрийн хариуцлага гэдэг юм бол өөрийн эрсдэл гэдэг юм а тооцож энэ дээр нэлээд бас одоо өөртөө suurтаа бодолтой хандах хэрэгтэй дээ. Энэ бол тий. Ер нь энэ ялтын нуун даруулсан хөрөнгийг одоо хэдийн хугацааны дараа ч гэсэн илрүүлдэг тийм одоо хуулийг бий болгохын тулд ямар одоо хуулиар зохицуулт хийх хэрэгтэй юм бэ?
Ер нь олон хуулинд л орж ирлээ. Шүүхийн шийдвэр үйлдвэрлэх. Тэгэл одоо энэ сая миний хэлээд байдаг байцаан шийдэх ажиллагаа явуулах тухай хуулиуд тий. Одоо л ер нь яригдж байгаа юу тий? Энэ бүх хуулиудад л одоо ярьж орж ирэх хэрэгтэй да. За хариуцлага алдсан прокурор тийм ээ ямар нэгэн байдлаар буруу шийд гаргасан прокурорд ямар хариуцлага хүлээлгдэг вэ? Энэ асуудал ер нь яг өнөөдрийн шатанд ямар хэмжээнд байна? Яг энэ бол прокурорын байгууллагын хуулинд заасан байдаг юм л да. За. Ийм төвшингийн одоо зөрчил гаргасан хүмүүст бол захиргааны арга хэмжээ авна. Тэр нь бол одоо тооргох, сануулгах, цалин цуухыг хасах, алуун тушаалын бууруулах, цолон бууруулах гэдэг ингээд ийм арга хэмжээнд байдаг. Мэргэжлийн томоохон алдаа гаргасан, сахилгын томоохон алдаа гаргасан тохиолдолд Монгол Улсын ерөнхийлөгчөөр дүрм нь батлагдсан сахилгын хороо гэж бий, мэргэжлийн хороо гэж бий. Энэ хороогоор ороод энэ хүнийг ажлаас салах шаардлагатай гэж үзэх юм бол ажлаас сална. Магадгүй одоо эргэн хэрэг үйлдсэн байх юм бол ял шийтгэл хүлээдэг. Ийм систем манад үйлчилж байгаа. Сая 4 сарын 15-нд цэцлэг мөрдөгдөж эхэлж байгаа шинэ хуулинд нөлөөлийн тухайд нэг заалт орсон байна. Өөрөөр хэлэх юм бол альва шийд мөрдөн байцсан үйл ажиллагаа нь одоо шүүх прокурорын байгууллага шүүгчид нөлөөлөх аваас хариуцлага тоосно гэсэн заалт байдаг шүү дээ. Тэгэхээр энэ прокурорын байгууллагад энэ нөлөөлийн асуудал ямар хэмжээнд байдаг вэ? Прокурорын байгууллагын хуульд ч гэсэн бий. Прокурор мөрдөн байцаагч одоогийн хуульд ч гэсэн мөрдөн байцаагч прокурор шүүгч гадны нөлөөнд үл автах хэрэгтэй. Үл автчихж хэргийг үнэн зөвөөр шийдэх хэрэгтэй. Гэтэл одоо өнөөдөр нэг жоохон туйшрал байгаа. Ерөөсө шүүгч л гэдэг. Шүүгчийг нөлөөнд автуулж болохгүй, шүүгчийг тэгж болохгүй л гэдэг. Гэтэл тэрний нааталд шүүх тэр хэргийг таслахад бэлэн болгоод авчирж байгаа. Хэргийг мөрдөж байгаа. Мөрдсөн хэргийг хянаад хуулийн дагуу болчлоо гэдээ авчирж байгаа прокурорын энэ бүх үйл ажиллагаа бол адилхан л бас л одоо төвшөнд хариуцлага яригдах хэрэгтэй. Прокурор гадны нөлөөнд үл автах. Прокурор нөлөөлж болохгүй байх. Мөрдөн байцаагч гадны нөлөөнд автахгүй байх. Мөрдөн байцаагч гадны нөлөөс хамгаалах. Энэ бүх бодлого бол шүүгчийг авч үзэхдээ адилхан нэгэн төвшөнд байх хэрэгтэй. Ягаад гэвэл гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөж шалгахаас эхлээд явсаар байгаа таслаад ял өгөх хүртэл чинь нэг л процесс байхгүй. Тэнд шүүгч нэг үүрэгтэй, прокурор нэг үүрэгтэй, мөрдөн байцаагч нэг үүрэгтэй. Гэтэл нэг нь илүү гэдэг юм уу, нэг нь өөр авч үзнэ гэж байж ерөөсө бодлогын үед огт болохгүй. Энэ л юм байна. Төрийн дэд албан тушаалтнуудтай холбоотой хэрэг прокурорын шатанд дуудаж ич гэдэг юм уу? Тийм прокурорын шатанд замхардаг ч гэдэг юм уу? Ийм асуудлууд яригддаг л да. Яг та зарим нэгэн жишээ дурдахгүй юу? Өөрөө л тэр жишээ дурдмаар юм. Зүгээр бидний хувьд бол хэрэг завхруулсан юм байхгүй. За удаж байгаа зүйл байдгүй бол байдаг. Яг гэвэл алуун тушаалтантай холбоотой хэрэг бол илэрхтэй их төвөгтэй. Нөгөөдөл ч очиод хуулийн хамгаалалт ихтэй. Одоо цэцгийн гишүү, их хурлын гишүү гэдэг юм уу энэ алуун тушаалтангууч одоо хуулийн өндөр хамгаалалттай асуудал нь шийдчихгүй, бүрээ эрхийн чөлөөлж өгөхгүй. Шүүгчтэй холбоотой хэрэг ихтэл одоо шүүгчдэр хэрэг үүсгэхэд шүүхийн ерөнхий зөвлөлөөр орж шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч яасан төдгөлзүүлэх шийдвэр гаргаж тэрний ерөнхийлөгч баталж ээж зарилгаар шүүгчээс нь төр чөлөөлж ээж тэгээ шалгах жишээтэй. Гэх мэтээр энэ төрийн өндөр алуун тушаалт юм уу онцгой тусгай алан одоо хуулиар хамгаалагдсан эрхтэй ийм хүмүүсийг бол шалгахад бол үнэхээр удаашрч байна. Төвөгтэй байна. Тэгэхдээ энийг бол одоо энэ шинжлэх шаардлага байна. Бусад улс орнуудад одоо ингээ харж яхад бол ийм өндөр алуун тушаалтай хүмүүс одоо тийм өндөр их хамгаалтанд орсон юм ерөөсөө байхгүй. Уул нь Монгол Улсын үндсэн хуулинд бол тэгш хэрэгтэй гэж байгаа юм. Тэгтэл бол одоо салбар хуулиа баталгаараа ингээд өөрийгөө хамгаалсан, хуйгалсан ийм хууль батлаад авчдаг улсын их хурл байж байна. Гэх мэтээр одоо шүүх, үндсэн хуулийн цэцгээд энэ байгууллагуудтай холбоотой хэрэг бол үнэхээр удаашрч байгаа нь үнэ. За, номтой баярыг хэрэгжих гэдэг юм, утган баярыг хэрэгжих гэдэг юм, сугарын хэрэгжих гэдэг юм. Энэ гишүүний асуудал гарлаа гэхэд тэр чинь очиод дуудаад авчираад болохгүй, байцааж болохгүй. Шууд одоо шижигтэй яллагдчихаар татах тогтоол үйлдэж болохгүй. Тэгэхэд бол их хурлд төтгөлзүүлэх гэж аваачиж яа тэгээ одоо их хурл чинь ганцхан хууль батлаад авсан шүү дээ. Одоо гардуулаагүй болов гэж ярьдаг. Одоо газар дээрээ гэрчтэйгээр баримтчлагдаагүй болвол энэ хүнийг бол шийдэхгүй л гэдэг юм хууль батлаад авсан байна. Өөрөөсөө тийм учраас манайхан ер нь бол ийм алуун тушаалтангуудтай холбоотой хэрэг шууд төтгөлзүүлчихдэг. Тэртээ тэргүй чөлөөлж өгдөггүй. За. Прокурорын байгууллагынхны одоо бас их хэрэг яваад байна. Үлзий сайхантай холбоотой, болд эрдэнэтэй холбоотой, бат олзоо гэдэг хүмүүстэй холбоотой хэрэг тийм ээ. Прокурор болд эрдэнэтэй холбоотой хэргийг хэрхэн яаж шийдвэрлэх хэрэгтэй вэ? Гэхдээ энэ бол юу юм байгаа. Намайг энэ ажил авахтал нэг тийм халагдсан прокурор гомдол гаргаж ирсэн.
бүр тамгын газар байхад нэрээ гаргаж ирсэн юм байна. Ерөнхийлөгчийн нэрээ гаргаж ирсэн. Би одоо аймгийн орлогч прокурор байсан. Мөрдөн байцаагч нарт хатуу шаардлага тавьдаг байсан, хууль сахиулах гэж оролддог байсан. Тэгээд хэсэг мөрдөн байцаагч нар нийлж ягаад надад зохиомжтой хэрэг үүсгээд ингээд би одоо ингээд буруутан болоод яа байдлаа тохирч гарч ирсэн. Энийг одоо хөрчлөлт шинжилт болж байгаа одоо миний эрхээс эргэж өг гэдэг юм л ярьж ирсэн. Тэгээд тэр нь яваад байгаа юм. Би тэгээ одоо яг детальчилж яг надаар хэрэг нэрэг болохоор би мэдэхгүй. Зүгээр энэ бол прокурор бол шинэ нөхцөл байдал илэрсэн үндслээр хэрэг үүсгээд тэгээд одоо нотлсон гэж үзэж байгаа. Ер нь үнэхээр энэ хэлмэгдсэн юм байна гэдэг. Тэгээ шүүхээр бол тийм биш гэж үзсэн байна дахиад. Тэгээ надад дахиад гомдол ирсэн. Тэн дээр бол их ноцтой тийм юмнууд. Ягаад гэвэл нэгдүгээрт энэ асуудлыг урд нь шийдсэн шүүгч дахиад шийдсэн байна. Хоёрдугаарт зарим шүүгч нь тэр мөрдөн байцаагчийн одоо шууд хамаатан авгаах нь байна. Өөр юу ч хэлээ. Тий хэргийн дотроос материал алгуулсан барьсан гэдэг ийм ноцтой гомдол ирсэн. Тэг учраас энийг дахиад шалгах ажилд орсон явж байгаа. Улсын хурлын нэр бүхий гишүүд өршөөлийн тухай хуулийн төсөл одоо боловсруулалт дөрвөн барьсан байсан. Та ерөнхий прокурорын хувьд одоо энэ хуулийн төслийг хэрхэн яаж хүлээж авч байгаа вэ? Нэгдүгээрт бол би сургын сонссон. За. Тийм учраас юу өршөөх гэж байгаа юм, юуг нь өршөөх үү гэж байгаа. Тэр талаар би зөв буруу гэж мэдэх юм алга. Ер нь бол практикийн хувьд би буруу гэж үзэж байна. Буруу. Яг хөө их хурлын гишүүд хууль санаачлах хэрэгтэй. Гэхдээ хүнийг ялаас хэлтрүүлэх, ялж чөлөөлөх гэдэг бол төрийн их том бодлогын асуудал байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол уул нь бол хууль зүйн яам засгийн газар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төвшөнд яригдээд тэгээд одоо их хурлаар хууль болж орж ирсэн бол бодлого байх хэрэгтэй. Одоо манад өнөөдөр нэг ийм л болчиход байгаа. Гэвгэнт нэг хоёр хүн юу удсан, хинээс одоо санаа оноо авсан мэдгүй гэнт хууль бол санаачлаад ирдэг. Одоо жишээлх юм бол тэрийг эргүүлээ ярих нь байна шүү дээ. Энэ одоо хоёр гишүүний санаачилсан хуулиар бодлогод нийцэж гэнэ үү яаж гэнэ гэдэг дахиад прокурор шүүх прокурор тэгээд засгийн газар тэгээ аюулгүй зөвлөгөөл ерөнхийлөгчгөл явах байлгүй. Тэгэл урмуугаараа л болчихвол байгаа юм л да. Тэгээд бөө мэдтэй одоо тэгээд тэр хуулийн хэлцэндээ ямар хууль байгаа юм бэ сайн мэдэхгүй. За баярлалаа. За эрхэм үзэгчдээ би өнөөдөр Монгол улсын ерөнхий прокурор за төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Дорлог Живтай ярьслаа. За мэдээж хэрэг та бүхэн бас одоо миний асуусан асуултанд прокурор маань хэрхэн ямар хариулт өгсөн бид өнөөдөр хууль эрх зүйн шинжилгээ хэрхэн яаж хийх ёстой юм зөвхөн хууль эрх зүйн шинжилэл биш хүн өөрөө шинжлэхдэх ёстой гэдэг гол үзэл санаа бид хоёрын ярилцлагаас та бүхэнд хүрсэн байх гэж бодож байна. Анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа. Урилгыг хүлээж авсан танд их баярлалаа.